Тoro тумны хэн түүхээр бэдэрнэмэ. Туман олныхон сонорто дээдэлнэмэ. Эхэ түүхийн жимэрэ бэдэрнэмэ. Эгэл олныхон мэлмэд хүргэннэмэ. Сайн мэцхан өрхөмд сонсогчдоо MJL радиогийн түүхэн жимээр шууд нэвтрүүлгийг 7 өдрийн даваа гарагийн 17 цагт шинжлэх ухааны технологийн их сургуулийн бизнес удирдлага хүмүүлийн сургуулийн багш түүхийн ухааны доктор Мишгагийн Жавзансрумби хөтлөн явуулж байна. MJL радио 102.1 дөжигөн. MJL радио 102.1 дөжигөн. Сайн мэцхан өрх хүмүүст сонсогчдоо өнөөдрийн түүхэн жимээр ярилцлагын зочноор Улаанбаатар их сургуулийн эрдэмтдийн хамтын ажиллагаа эрхэлсэн проректор түүхийн ухааны доктор профессор Соломон урагдлаа. Сайн байна уу та? Сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна. За бидний өнөөдрийн ярилцлага маань ер нь Галдан Бошгот хаан Зүүн гарын хаан тус. За тэгээд дундад зуны түүхээр тантай ярилцъя гэж үргэлжлсэн байгаа. Тэгээд ярилцлагыг минь урилгыг минь хүлээн авч хүрэлцээсэн танд баярлалаа. Юуны юм багш ингэж асуумаар байна. Та бол эмэгтэй хүн. Айл гэр эзэгтэй, ээж хүн, судлаач хүн, эрдэмтэн хүн, багш хүн, проректор хүн. Тэгээд ийм олон ажлыг амжуулаад тэгээд ийм том судлаач болоход чинь нөлөөлсөн хүчин зүйлс нь юу вэ? За би анх 1976 онд Монгол Улсын их сургуулийг төгсөөд шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагчч ажилтнаар орж байсан. Тэр үед бол манай түүхийн хүрээлэнгийн Ахмад эрдэмтэд үнэхээр л одоо өнөөдрийн өндөрлгөөс харахад түүхийн ухааны ноён оргилуудтай одоо тэр залуухан цагаас эхэлж чамтран ажиллах улс маань маш их хувь заяа. Тэр хүмүүсийн яриаг сонсоход хэдэн 10 бот номыг одоо нэг дор уншиж байгаа мэт маш олон зүйлийг одоо мэдэж авсан. Ийм одоо сайхан боломжийг олгосон. Энэ одоо тогоонд чанагдсанараа болоод бидэнд бас маш их зүйлийг сурах одоо том эрдэмтэд зэмлүүлэх одоо шаардлага тавиулах маш олон одоо даалгаврыг авч амжуулах энэ бүх зүйлэнд бол одоо залуугаас л амжиж сурахгүй юм бол одоо амжихааргүй тийм одоо нөхцөл байдал одоо социализмын үед чинь бол бас шаардлага өндөр ажлын цаг бүх юм дээр бол хатуу ялангуяа эрдэмтэн хүмүүс бол гэж эмэгтэй хүн залуу хүн гэж хандахгүй хийх л ёстой гэдэг ийм шаардлагаар ханддаг байсан. Биднэрт бол амрах цаг бол үнэхээр бага байсан. Яа тэгэхээр хагас эдэр нь одоо субботник юм уу ямар нэгэн одоо ажил хийн бас хажуугаар нь нөгөө хайластан 19 дугаар хороонд одоо суртлын хуулгаар шинжлэх ухааны академийн бүгдээрээ явдаг байсан. 19 дугаар хороо гэдэг газарт очиж бол одоо дэлхийн байдал, нам улстрын одоо байдал, Монгол орныхоо хөгжилд оруулах хувь нэмэр, хувь хүний ариун цэвэргээд ерөөс ярихгүй зүйл байхгүй. Тэгээ энэ бүх юмд оролцоо тэгээд үр хөвгтөө өсгöd хүн одоо бүхэл хүн тэгж амьдарч исэн болохоор би бас адилхан л одоо амжуулахын төлөө явж исэн. Тэгээд манай Ахмад багш нар маань бол энд маш их тусалцаа үзүүлсэн. Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн гэдэг бол Монголын түүх судалгааны одоо гал боломд үнэхээр тэнд бол одоо бахархмаар төгсөж ажиллаж исэн нь бол бидний анханаас нь нөгөө мухар гудамж руу оруулчихгүй зөв замаар явсны одоо бас ач гэж ингэж хэлж болох юм аа. Би таныг олон хүмүүсээс сонссон л доо. Их нуруутай сайхан хүн байдаг гэд хүнийхээ хувьд ч гэсэн мундаг хүн гэд. Тэгэхээр таны түүхч судлаач түүхийн багш тий гэж хэлж болно тий. Түүхээ заадаг уу та? Заадаг. Тэгэхээр энэ бол мөрөөдөл байсан юм уу? Тэг яг би бол санамсаргүй байдлаар бас одоо түүхч болсон гэж хэлж болох юм. Би бол бас одоо 10 жил төгсөхдөө сэтгүүл ч юм уу гадаад хэлний мэргэжлэр одоо сурах гэж бодож байсан. Тэгээд бас хувийн шалтгаанаар би чинь нэг ганцхан дүүтэй байсан. Дүү маань энтчээд тэгээд аауд нар маань бол бас гадна дотн явуулахгүй гэдэг ээж аав маань тэгээд одоо дотооддоо суурна гэд. Тэгээд тухайн үед одоо гадаад хэлний анги нь бол тэр монгол хэлний ангид л одоо заадаг байсан. Тийм болохоор Монгол Улсын их сургуулийн монгол хэл утга зохиолын ангид анх эсэж орсон. Тэгээд 2 дугаар курсд сурж байх үеэс бол Цэдэн Балдаргын даалгавар гарч энэ Монголын түүх сурвалжийг уншдаг одоо хүмүүс ховордож одоо тэр хуучны үг хэллэг
гүн утгыг ухах одоо мэрэгчлэлтэн бэлтгэхгүй бол бид нар аяндаа бол түүх соёлынхоо зүйлийг одоо мэдхгүй төрөх нэ. Энийг одоо зориуд бэлтэх хэрэгтэй гэд тэр үед бол нөгөө түүхийн ангинд бас ингээд жил дараалан эсэг тавхгүй алгасаж авдаг байсан. Тэгээд Монгол хэлний ангид сурч исэн 5 хүнийг одоо түүхийн сурвалж судлал унших Монгол бичгээд одоо мэрэгжилтэн бэлтгэх ийм нэг тусгайлан зарим хичээлийн оруулахгүйгээр ийм одоо сонгон суралцах мэрэгшүүлэх гэдэг ийм мэрэгчлэр 5 хүнийг бэлдсэн. Энэ Монгол Улсын их сургуулийн багш Чойма, Сувда, одоо Талигач түүхч, цэргийн түүхч Даваасүрэн, тэгээд Афган цэрэн, тэгээд миний би ингээ тавуула сурсан. Тэгээд хоёр Чойма, Сувда хоёр Монгол Улсын их сургуульд үлдэж, Даваасүрэн бит хоёр түүхийн хүрээлэнд хуваарлагдаж очсон. Тэр үеэс ингээд Монголын дундад зууны түүх судлах энэ одоо судалгааны талбар руу бол анх эхэлжүүл тавьсан. Тэгээд бол одоо түүхийн одоо түүхч болно гэдэг бол маш их бэрхшээлтэй. Яа тэгэхээр одоо 4-р сард төгсөөг байхад одоо Лувсанжи багш тэр үе декан байсан. Чойл Лувсанжи багш. Тэгээд тэр драмын театрын хашаанд нэг жижигхэн цагаан байшин байгаа түүхийн хүрээлэн ингээд тэнд гонгор гэдэг хүнтэй уулзаад иргээд хичээл тарангууд явуулаад тэгээд тэр эрдэмтэн нарийн бичгийн дарга тэр үед гонгоргоо байж би тэр нарийн учрын ч мэдхгүй шинжлэх ухааны одоо байгууллага гэдгийг ч үуч мэдгүй шууд хичээлээ тараал нэг юм өргөн тарпец өмдтэй цүнхээ барьсан бас тухайн үеийн одоо оюутны би тийм мод тагсан хүн л одоо сайн ч учрыг олохгүй яваад л очисон чинь гонгор гэдэг хүнтэй уулзъя гэсэн чинь хуралтай энэ хүлээжээ гэл тэгэл коридорт нь хараад зогсож ирсэн настай хүмүүс тэгэл ном судар хураасан өрөөнүүд ингээ харагдаа сүрдмээр тэгээ зогсож идэл хурланд хараад тэгээ ороод иргээд гисэн нэг настай тэр хүн за юу гэж явна гэд намайг дээрээс нь доош нь хараад энэнийг одоо өгдөн чи юу хаа хэлж байгаа гэж бараг ботсон баг. Тэгээд ингээд чайлвсан чи багш уулзаад иргээд гисэн. Чамд Монгол өчгөр битсэн байсан дэвтэр ном байна уу гэхээр хичээлээсээ явж байгаа шууд гаргаад өгсөн чи харж ирсэн чи өөрөө битсэн юм уу? Тэг ингээд за ви чамаа гэд нэг юм уншуулж үзнэ гэд одоо тэр үед Пирлээ багшийн үйсэн хууль эднэр хэд хэдэн ном гаргаж ирж уншуулж үзчихээ. За манай шинжлэх ухааны байгууллага гэдэг чинь бол хэцүү эмэгтэй хүн 5 сараас 10 сар хүртэл өдөө явна маш их бэрхшээлтэй бас их түүхтэй штэ. За явчаа гэл тэгсэн. Тэгэл тэр нарийн өчрийн чолоог за ерөнхийдөө бас нэг шалгаж үзчихэл байгаа юм байна да гэд. Тэгээд гэртээ ирээд ийм газар шалгууллаа гэсэн чи ээж маань за айлын би тэр үед бас одоо төгсөж жаав гэрэлцсэн байсан дөнгөж хөөхттэй болоод тэгсэн чи ээж маань айлын эмэгтэй хүн 5 сараас 10 сар хүртэл хөтөө явдаг бол дэмий юм байна уу гэсэн чи манай аав болохоор судалгааны ажилч бас их сайхан шүү. Би уг нь одоо сургуулаа төгсөөд Борогийн алтны уурхагаар дипломын ажиллаа хийсэн. Тэгээд яг тэргээр ажиллах гэж л одоо их сургуулийн онц төгссөн гэдэг ингээд төв ороонд аваад насаараа ингээд намын байгуулалтын хилцэст ингээд би хүний илтгэл би чиг үг хэлэх үгийн би ийм л ажил уг нь судалгааны ажилч сайхантай гэл тэгэл ээж хоёр маань яриад тэгээд яг тодорхой тов шийдэж гарсангүй тэгэл би ч хавар 100 төгсөөд ингээд хуваар унссан чинь Залман Даваасүр хоёр түүхийн үрээлэнд тэгээд ингээд уншсан. За тэг одоо яадаг ч гэсэн нөгөө л хөдөө явдаг гэсэн орчлоотой л гэж дотроо бодсон. Тэгээд тамилтаа авчиад эхний нөгөө 7 сарын 1-ний өдөр ангиараа төгсөлтийн баяраа тэмдэглэчихэд уг нь 7 сарын 1-ээс тамилт бичсэн баг. 2-ны өдөр одоо хоёул яана нөгөө ажиллах газараа очиагүй одоо нэг өдөр хайцсан гэвэл хоёул юу гэж хэлэх вэ? Имээсээр очисон чинь тэгж ч асуусангүй тэгэл гонгоргоо их сайхан хүлээж аваад за энэ сургууль төгсөөд дөнгөж ирж байгаа хүүхдүүдийн одоо амралт авах уу яах вэ та нар 14 хоног гэх тэр үед бас нөгөө 14 хоног амралт өгдөг гэсэн сургууль төгсөөд тэгсэн чинь Даваасүрэн маань одоо хөдөөний байсан учраас би сургууль төгсөөд ээжтэй очиод ирмээр байна тэгээд за тэгвэл би шууд ажилдаа орё доо гэл тэг гонгоргоо за би одоо нэг ном бичиж байгаа тэр ном дээр чи сууж энэ одоо гайлыг сурууж бичих мэдээг одоо хаана юу байгаа бүгдийг одоо ингээ олж тавина шүү гэд за одоо та ирээд дагуулад одоо захирал дээр орно гэж орсон чинь анх нацагд орж багштай уулзж ирсэн. Тэгээ нацагд орж багш бол за бид нар бол ингээд шинэ төгсөж ирсэн улсуудыг дундад зууны түүхийн салбарт авнаа. Та нарыг зориуд ингээ Монгол бичгээр сурулж бичих одоо унших ийм одоо чиглэлээр бэлдсэн учраас бид нар одоо Монголын дундад зууны түүхийн сурвалжтараа ажиллуулна. Та нар Гүнжин Сүхбаатар гэдэг хүний одоо салбар дундад зууны түүхийн салбарт ажиллана гэдэг. Тэр үед бас цэр бодж байгаа хажууд ухсаатны зүүн салбарт нэг нь өгчлөлтөө гэсэн чинь үгүй энэ дундад зууны салбарт одоо царайд бэлдэж ирж байгаа. Тэгээд Сүхбаатарыг дуудаад танаа салбарт энэ хоёр хүнийг одоо өглөө мэрэгшүүлж авах хэрэгтэй гэдэг. Тэгээд бид хоёр чинь
Яг эдгээр одоо Монгол Улсын их сургууль байхдаа түүхийн хичээл үүссэн гэсэн мэрэгжлийн түүхийн ангид өгсөг учраас бас тэр чинь маш их төвөгтэй хэдийгээр тэр 30 юмасаа уншаад байлаа ч гэсэн одоо дахин бас нэг мэрэгших юм одоо хэмжээнд хүрч байгаа. Тэгээд одоо тэр дундад зууны түүхийн салбар гэдэг бол маш одоо нэр хүндтэй эрдэмтэд үнэхээр Монголын одоо сор эрдэмтэд нь ажиллаж байсан. Тэгээд энэ салбарт ороход за Гүнжин Сүхбаатар гол салбарын эрхлэгч, тэгээд хөдөөгийн пэрнлээ, насан балчиргай, одоо иш чамцгай, шинэ хүүгай, тэгээд гонгоргой, нацаг доржгой эдэр чи өөртөө дундад цууны түүхийн салбар. Тэгээд иш дорж гэдэг түүний өмнө одоо Монгол Улсын их сургуулийг төгссөн очир дорж гэдэг ийм хүмүүс бол ажиллаж байгаа. Тэгээд даваас руу мэтэр шинээр ингээд орж ирж байгаа. Тэгээд Сүхбаатаргаа хүлээж аваад за та нар юуны өмнө одоо түүхийн одоо онол арга зүйд суралцсан, одоо сурвалжийн одоо судалгааны байдалтай одоо танилцсан. Тэгэхээр та нар семинар одоо бэлдэж хийн. Одоо англи хэл дээр, орос хэл дээр одоо судлаач хүн бол бүхэл зүйлийг одоо мэддэг байх хэрэгтэй. Тэгээд за хамгийн анхны семинарыг Монголын феодализмын нэг хэв шинжийн судалгаа гэдэг сэдвээр цолмончин шүү. Яг 5 сар амарч ярьж байгаад болоороо. Тэгээд чамд 2 сарын хугацаа өгч нь одоо тэгээд намар 9 сард одоо хүмүүсийг экспедицээр бууж ирэхэд чи илтгэл бэлтгэх болно гэх. Бараг учрын ч олоогүй ажил. Тэгээд ээжсэн чинь гонгоргой за одоо нөгөө өөрийнхөө бичиж байгаа номны одоо нөгөө юг өгөөд баахан түүхийн сурвалж бичиг тэгээд одоо нөгөө орос англи янз бүрийн хэлтэй байгаа түүхэн сурвалжуудыг гадаад эрдэмтдийн архивилцгоо хэвлүүлсэн Монголын нуус тавчоо тэгээд шалцсынгаа хэвлүүлсэн шар тоож тэгээд манай одоо Ахмад эрдэмтдийн хэвлүүлсэн бүхэл одоо эрдмийн товч асрагч нэртийн түүхээ бүх сурвалжуудыг өгөөд би одоо нөгөө яг сурвалж уншаад мэдж байгаа бол жишээгээ ингээд дуртад явцсан байгаа. Тэгэхээр чи энэ миний юг яг одоо тэр сурвалжаас нь олоод хуудсыг тавиад одоо яг ингээд иш авсан байдлаар одоо оруулна гэдэг. За гэл баг учрын ч болохгүй нэг хэдэн номоо тэрврээд танаас нөгөө залуучуудаар ингээд өрөөнд оруулаад ингээд суугаад тэгээ уншаад утсан ч ерөөс аач байхгүй нь бүр гайхсан байдлаар суужсэн. Тэр үед бол Перлээ өгш эднэр хөдөө явж насан балчиргаа ганцаараа тэр том өрөөнд сууж исэн. Тэгээ намайг хараад жумалцаа инээжсэн. Өмнө чи өнөөрөө очиад Монгол улсын түүх нэгэн бот гэдэг нэг ном байгаа. Эхлээ тэр хураангуйг уншиж. Дараа нь Уран Батүхийн 1-р битийг уншиж. Тэгэхээр нэг хүний тухай ингээ хайжвал за эн чин тэр хүнийхээ өмнө эн чин тэрнийхээ дараа гэдэг баримжаатай олчвол чи энийхээ хайхад амар. Тэгвэл бүх хуудсыг эргүүлээд нэг мэдээг болно гэж чам маш их цаг орно. Наадах чинь бол бас богино хугацаанд хийж байгаа. Хонгоргоо одоо ингээд намар томилтоор Москва явна. Тэрний өмнө хэвлэл өгсөн байх хэвээр ном гэх. За гэл тэгээд хүлээж байгаа л орой ажил тарангууд хараад гэртээ хараал нөгөө номнууд ингээл өрөөсөө тэр нэгэн бат эднэр ч яг яг дундад цооныхын үе нь бол тавчхан байсан болохоор уншаад нөгөө 1-р бат эднэр уншаал тэгээд маргааш нь суугавчлаад ажил дээр ирээл тэгэл ерөөсө боташныг хараад нөгөө юуг нь чараад эхлээл жоохон төвхтэй байсан сүүл рүүгээ бас жоохон дөр ороод насан балчиргагшаас асууад за тэр хүн чинь бол тэдгээр цуных те энэ нь бол тэдэгтэй ингэж асууж байгаа баримжаагаар тэгэл хүн чинь бас яг одоо нэг л хийж байгаа ажил болохоор дороо тэгээд дасаад яг тэр юмнуудыг нь олоод өгүүлбэрээр нь яг галирлаад ингээд одоо хууц юугийн заагаад тавиад тэгээд зарим юм дээр нь багш энэ мэд ерөөсөө байхгүй байгаа да чийл харахгүй байгаа байхгүй л байсан. Тэгээд харахаар ингээд үзэхээр бас байж байгаа байхгүй. Тэгээд тийм нарийн одоо чимхлүүр ажилд бол анх одоо гонгор багшийнхаа дагаад ингээд одоо орсон. Тэгээд миний ингээд олоод галиглаад битсэн юмыг латин үсгээр одоо цэнцрэн гээд тэр үед манай түүхийн хүрээлэнд ажиллаж ирсэн одоо англид мэргэжилд ажиллаж ирсэн мундаг англи хэлний одоо эмэгтэй байсан. Тэгээд тэр үед би нөвдөд гэрээр ажилдаг. Тэр хүнд би хөргөж өгөхөр тэр хүн ингээд латин машинаар ингээд зохио тэр текстүүдийн дундуур оруулдаг. Ийм одоо ажилтай байгаад тэгээд зунжингаас суугаад 600 хэдэн хуудас номны одоо тэр ишлэл зөвлөлт бүх юм хийсний дараа бол тэг гонгор багштайгаа хоёулаа хөргөж өгөөд хэвлэлийн газар. Тэгтээ гонгоргоо бол маш юм бай. Эрдэм шинжилгээний ажилтан өнгөш тийм л байдаг болов. Үнэхээр 3% одоо тэр 600 хэдэн хуудас зохицсон юм чинь нэг үсэг гарахад нөгөө маркны илүү гарсан юм нөгөө цавуутай цаасан дээр үсгийн алдааг ингээд зохиод нэгээр нь ингэж наагаад яг тэрнийх нь оронд нь зүгээр үзгээр ингэж засахгүй бүр тэгж юм байна аач. Тэртээ тэргүүл үсэг бүрж явах байх чинь тийм юм бай хийгээд тэгээд багш 1-2 дугаар
хувь дээр нь ингээ үсгээ наач 3 дээр нь үзгэр засчих хөрөхгүй наач. Тэгээд би чи ингээ наагаа суугаад нэг бичээжийн зөксөн юмыг янзалж байгаа ш. Тэгсэн чинь гонгор багш тэгжсэн. Үгүй нэмэгтэй хүний хумс гэдэг чи бас хэрэгтэй юм байна. Тэр үед бас яг залуу байсан болохоор нөгөө хумсаа ургуулсан юм. Яг ингээд пинцэв чи хэмсаагаар авч байгаа юм шиг шууд ингээд наач ингээ өөрөө болохоор ингэж л ингээ хажууд нь юм ингээ дээр нь наачаад энэ ч бас хэрэгтэй юм биш үү чи бас нөгөө мэрэгжлийн багт шиг л юм байна гэл инээжсэн. Тэгээд гонгор багш маань 11 сард яваад Москвад очиж тун чудаагүй ингээд сарваад нас орцсон. Уг нь бол одоо ирээд бас маш гоё ажлууд хийн ингээд одоо ингээд дадлагж эхэлж байгаа. Одоо яг ийм л мэрэгчлэнүүд бас манад одоо яг хэрэгтэй байгаа. Та нарыг маш сайхан дадлагжуулнаа гэдэг. Тэгээ тэрэн дээр одоо намар болоод экспедицээс Берлин багш тэгэл эрдэмтэд маань бүгдээр ингээд экспедицээс бууж ярил. Тэгээ Берлин багш биднэрт бас ингээд сурвалж бичгийн хичээл заагаад одоо биерийн бичгээр бичүүлэх, татлахын бичиг одоо бүх юмнуудыг ингээд заагаад дээр нь одоо даалгаврыг сурвалж юм хэрхэн ухаж чинь яаж юм гэдэг юмнуудыг өгөөд хичээл хийдэг. Тэгээд тийм том хүмүүстэй хийж ингээ ойлгохгүй. За очир дорж цолмонд аваас хичээлдээ орох уу даа гэж багшны хэлэл тэгээ за тгий даа гэж бид ингээ ороод заримдаа ингээ нөгөө даалгавар өгөөд даалгавар яачаад ирээд байж л манай гэрт хүрээд ир гэхээр маш дуртай нөгөө даалгавраа шалгуулах гэдэг очихоор тэгэл хоолунд нөгөө хандгаа хоолунд хийж өгөөл тавхтай идэм мэдээг нийдэл даалгавраа шалгуулчаа дараагийнхаа даалгаврыг аваад явдаг. Тэгээд тэр сайхан үед бол нэг заагаад зөвлөөд өгөх тийм багш нар байсан учраас бид нар бас ингээд нэлийн түүх рүүгээ бас гүнзгий орох юм боломж олдсон. Тэгээд тэр бол богино хугацааны дотор одоо түүхийн мэдлэгийг олж авахд бол одоо Гүнжин Сүхбаатар багшийн маш одоо хатуу шаргуу шаардлага их зарчимч хүн байсан. Тэр хүний одоо шаардлага багш нарын маань зөвлөгөө ингээд зааж сургаж ирсэн энэ бүх зүйл бол бид нарыг ингэж бас түүхийн замд хөтлөн оруулсан гэж ингэж хэлж болох юм аа. Ямар гоё юм баярлалаа. Сүхбаатар багшийн утган шавьштай одоо бид нар гэхэд би сумын сургууль 8-гийн 10 жил багшилж байсан. Тэр үед инх амгалант төр гэдэгтээ олон ангит кино гардаг байсан. Тэгээ дунд сургуулийн хүүхдүүд чинь кинонд хийдэг нь багшийн ярьснаас илүүтэйгээр тэгэл намайг галдан багшд хаан 100 гаруй хандуулсыг зааж яхад киногоо үзчихэл өглөө үүдэн дээр багштаа галдан багшд хаан амиа хорлсон гэдгсэн чинь кинон дээр том хүү юнтай цаадалчлаа гэл ингээл ярьдаг байсан. Тэгэхээр галдан багшдын түүхээр үнэн мөнөөр бидэрсэн ийм кино хийхэд юу хэрэгтэй юм бол ерөн сая Anu Хотон гарлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ ер нь мөнгнөөс өөрөөр энэ киног одоо хийхэд мэдээж мөнгө дутагдаж байгаа шүү дээ бүгдөө мэдчихэж байгаа. Тэгэхээр түүхэн үнэнд ойрцсон юм кино хийхэд юу хэрэгтэй вэ? За ер нь бол аливаа улсын төрийн бодлого гэдэг бол энэ урлаг уран сайхан утга зохиолоор дамжиж олон түмэндээ хүрдэг. Түүгээрээ бол одоо үндэснийхээ соёл одоо бичиг үсэг одоо хайрлах, хамгаалах түүгээрээ бахархах дэлхийд одоо би тийм хүн би монгол хүн гэдгээр бахархахад бол яа харахгүй одоо энэ кино уран зохиол тайз дэлгэцийн бүтээлүүд бол маш чухал. Тийм учраас энэ бүтээлүүд бол түүхэн үндэслэлтэй үнэн зөв бодтой байх хэрэгтэй. Тэгээ би бол тэр энэ хамгаалалт төр гэдэг киног үзээд эхлээд бол түүхэн баримттай маш сайхан нийлж явснаа яг одоо чухал үеуд дээр бол тийм одоо хиймэл одоо уран сэтгэмж хиймэл одоо юмуд ороод ирж байгаа байхгүй баримтууд. Тэгэхээр тэр бол яг одоо Монгол манжийн төрийн одоо тэр хар хайрцагны бодлого тэрэн дотор бас давхар одоо хятадын бодлого явж байгаа нь бол тодорхой харагдаж тийм ээ. Тэгээд энэ түүх гуйлаа гэх юм бол тэд нар эн чинь бас түүх уран сайхны кино эн чинь бас хүний зохиогчийн одоо уран сайхны одоо халил байгаа л халил тэр одоо тийм юм оруулахгүй дан түүх байвал эн чинь намтгүй юу ч гэдэг тийм л юм хэлхэл байх л да. Жишээлх юм бол одоо манжилээр байгаа түүхэн сурвалж одоо тэр бусад одоо түүхэн сурвалжуудад харахад бол инх хамглан хааны гүнжийг бол галдан аваагүй гэж авсан баримт бол байдаггүй. Санал болгож гүнжээ өгье одоо алт мөнгө өгье тийм одоо цол өгье яа чамайг ял тооцохгүй болгоё гэл инх хамглан хаанч бол маш олон зүйлийг галтанд амлаж исэн те. Гэтэл тэр болгоныг одоо аваагүй гэж гарч идэл тэн дээр бол одоо гүнжийг авцсан хүүхдэнч гарцсан ч байх шиг те. Тэгээд тэр зогсоогоол тийм манжийн хамглан хааны өөрийнх нь тэр хааны өөр баруун хойд хязгаарыг төвчтгөн тогтоосон бодлогын бичиг гэдэг өөрөөр хэлбэл энэ хамглан хааны бодлогын бичиг маань дотроо бол бас зөрчилтэй мэд айгүйх байдаг. Нэг юм дээр нь болохоор одоо өвчнөр нас барсан мэд
нэг хэсэг өндөр байхад нэг уралсан муу хулгай галдан хор юм ууж угаад өөхөв. Хор юм уугаад өөхөв гэд. Тэгээд тэр одоо өөхөлт нь өөрийн одоо дотны жинжин Дэнжила Баатрыг гуйгаад өөрийнхөө одоо намайг одоо ингээд чандарлаарай гэдэг ингээд дотныхаа баатраар тэртээ тэргүү одоо зарим хүмүүс нь бол манжид дах нэлэрхий ил тод болцсон байсан үед бол галдан тэгээд одоо өөрийгөө чандралахыг хүсээд тэгээд чандралсан одоо тэр шарлийн чандралсан чандрыг аваад охин одоо юнчхай нь бол цэвэн аравтан дээр очиж байгаа. Гэтэл манжийн талаас бол заавал тэр одоо нөгөө шарлийн тэр чандрын үг тэр охины үг гэж шаарцаар агаад одоо авсан тухай бол цэвэн аравтан нэг удаа одоо буцаагаад манжийн хааны элчийг буцаагаад эмэгтэй хүн бол ус турт одоо хамаагүй. Энийг бол заавал одоо охиныг авах гээд хэрэггүй. Нэгэнд энэ хүн одоо нас бараад ингээд чандралцсан байна гэхэд манжийн хаан бол итгэхгүй байсан. Тэгээд шаарцаар байгаад авсан гэж ингэж юун дээр бичсэн баг. Гэтэл нөгөө талд нь болохоор одоо нөгөө нэг тэр хор юм ууж гсэн уралсан хулгай галдангийн одоо ясыг Бээжингийн баруун хаалганы одоо зээлийн баруун хаалганд үлгэж цээрлэл үзүүлсэн гэж бичсэн. Нөгөө чандралсан юм чи ясыг яагаад үргэсэн бэ? Бүр тийм яг нэг одоо зохиолын дотор ийм зөрчилтэй өгүүлсэн. Тэгэхээр ботход тэр одоо төрөөс зохиолгож байгаа албан ёсны түүхэнд бас олон одоо бичээч юмнууд орж ингээ бүлэг ботоор нь бичдэг бол бас дотроо тийм баримтан зөрчилтэй байсан болоод тэгж бичсэн байж болох юм. Тэгээд яг одоо нутаг дээр нь одоо галдан бошгын нас орсон газар гэж үздэг тэр газраар нь яваад ингээд судалгааны ажил аман түүх юу байна гэд ингээд явхад бол бас ингээд ямар нэгэн байдлаар ард түмний дунд бол домог бол үлддэг юм бэ. Тэгээд 89 онд би бас одоо Увс аймаг, Говьд аймаг, Говьалтай аймгийн нутгаар яваад одоо хүмүүсээс ам домог асуугаад ер нь галдангийн үеэс үлдэж хоцорсон одоо түүх дурсгалын зүйлүүд юу байдгийг тэр хүн бодтой оршиж байсан одоо баримт юу байна гэдэг ингээд цуглуулахад бас нэлээд их зүйлүүд бол байсан. Тэрэн дотроо бол тэр Ховдын Эрдэнэ бүрэнгийн одоо үйлдүүд тэр одоо хонгион баригад гэдэг үйлдүүд бол ярихдаа бид нар бол Галдан хааныхаа шарлыг дагаад энэ цам гаруй уулын ч ирсэн. Цам гаруй уулын оройд бол Галдан бошгтын одоо шарлыг хонголсон. Гэтэл одоо Манжи хаанаас шаарцаар аваад одоо тэр шарлыг нухуулаад аваад явсан. Гэтэл нутгийн одоо хоёр газарчин одоо тэр Манж хятадын цэргүүдэд газарчилж аваад тэр замдаа тэр одоо нөгөө Манж хятадын хоёр хүн нас орохт нь бол тэр шарил дээр хүний нутагт үлдээхгүйгээд ингээд чарган дээр чирээд явсан нь бол Галдан бошгтын одоо ясыг солисоор байгаад тэр одоо хятад хүний одоо махан дотор тэр яс махын одоо сольсон. Тэгээд нөгөө хятадуудыг одоо Монголын хилээс гараад өөрийнх нь нутагт оронгууд нь хоёр хятадтай оршуулчаад цаашаа явцсан. Тэгээд хоёр хятадын нэгний дотор нөгөө Галдангийн яс байсан учраас буцаагаад ингээд аваад ирсэн юм аа. Тэгээд бид нар одоо Галдангийнхаа юг буцаагаад навчраад одоо уулын оройд онголсон гэсэн ийм одоо домог яриа одоо байсан. Тэгээд бид нар тэр нөгөө цам гаруй уулын орой дээр тэр шарил байсан гэдэг газар очиж үзэж болох болов уу гэд. Нилээн л төвхтэй. Тэгтээ бол тэр нөгөө цам гаруй уулын өмнөөс нь ингээд дэшээ явсараа тэр тэрийг бол ингээд 69-аар явж болно цагаан хусны ихэн гэдэг газар очиод тэндээс цаашаа бол мороор явахаас өөр аргагүй гэд. Тэгээ бид нар бас яваад тэр цам гаруй уулын өмнөөс нь өгсөд ингээд цагаан хусны ихэн гэдэг газар очсон. Тэгээд Ламсрунгийн шилхүү гэдэг залуухан гэр бүл байсан. Тэгээд тэднийд очиж хоноод тэгээд том мөхөрч болоод үнэхээр цаашаа бол машин явах юм боломжгүй байсан. Тэгээд энэ цам баруун уулын оройдор байгаа тэр дээд ламын хүүр, доод ламын хүүр юм уу, шинэ ламын хүүр, одоо хуучин ламын хүүр гэх юм уу тийм нэртэй одоо энэ бош оршуулгын газар байдгүй гэсэн чинь одоо сайн мэдэхгүй байна. Одоо тэр мөнгө цасны ёроолт очвол юу гэдгийг тэр залуучууд бүр тийм байдаг гэж нутгийнхан ярьдаг. Би өөрөө гарч үзээгүй гэд. Тэгээ тэнд гарахад хэцүү юу гэхээр үгүй яг морьтой явуул болох байхал та гэд. Гарч үзье гэдэг юм хүсэл тавиад тэр залуу бид нэр ингээд одоо хөтлөөд морьтой хөтлөөд явсан. Тэгээд явхад бол нөгөө угаасаа моринд муу тий унж сураагүй хүн чинь харч чадлаараа зуураад одоо бараг л нөгөө нэг морины дийлэн ингээд нүүрэнд орох ингээд наалдчихсан. Тэгэл явж байгаа ингээ хажуу тийшээ харахад хажуу уулын нөгөө янгэр ямаа эднэр харагдсан. Хажуугаар уулын ширүүн юм гол ингээд урсж байгаа. Тэгээ тэр нь болохоор нөгөө юм 7 нуур гэдэг бас нэг тийм нэртэй юм. Тэр майхны төвшин. Тэгээ тэр
эхлээд ингээд нэг мөх цасны одоо нэг хэсэг нэг зуны уйлрал болохоор нэг жоохон хормоноос хайлаад тэр нэг ихний хонхор нь дүүрэнгүүд дүүрэхээр нь дахиад дараагийн ингээд ийм 7 ийм одоо нуур байдаг. Тэгээд тэргээр ингээд урсдаг гол уулын гол гэдэг тийм дуучмаатай гол. Тэгээд явсаар хагаад ямар ч исэн ингээд уулынхаа орой дээр гарсан. Тэгэхэд тэр уулын ингээд нэг юм зассан юм шиг ингээд ороосон юм шиг юм зам ингээд яваад энэ юу юм бэ гэсэн энэ Манжи хааны тэргүүр гэдэг юм байлээ. Тэр нэг галдангийн одоо шарилыг авах гээд чарга зургтай хүмүүс заавал одоо даалгаврыг давна гэдэг. Тэгээд энэ ухаад аваад явсан гэдэг домог байдаг. Бас өөр хүний ярьсан үедээ бас тэр ойролцоо очиж байгаа хгүй. Тэгээд ийм нэг зассан гэдэг тойроод ингэж гарсан юм болов бид нар ч юм бол ингээ ихцээрээ гарч байгаа. Тэгээд дээр нэг очиад харахад бол нэг юм яг мөх засны доор юм жоохон хамар шиг юм хажууд хоёр юм одоо шарил хонхойцсон. Тэгээд одоо энэ бол ухаад аваа явцсан нь бол ойлгомжтой байна гэж ингэж хэлжсэн. Тэг ямар ч байсан тэр газар нь очиж үзчихэд тэгээд буцаад буухад бол нөгөө өсгөөсөө бүр ч хэцүү байсан. Тэгээд яаж иж арай хийж буугаал тэгээд мөрөөсөө буугаа явсан чинь хамаг булчин шурамсаа чангалцсан явж чадахгүй тэр айл мөлхөж ороод гэхдээ бууж явахтаа ч гэсэн ер нь яг гэж энэ ишигээ авирувда одоо бас болдоггүй уулын орой дээрч гарсан болов ингээд халтраад ингээд явчвал бараг нисчмээр ингээд бас тийм ихц оргил байсан. Тэгээ ямар ч гэсэн дээр нь гарч үзээ. Тэгээ тэр ард олны дунд байсан олон хүмүүсээс ингээд домог юм цуглуулахад бол бас энэ хүний намтартай холбоотой маш олон домог зүйлүүдийг бол олж авч одоо тэгээд уус аймагт бол тэр бошготын буух гээд одоо 10,000 хотон цэргүүдээр ухуулж ирсэн тэр услгааны одоо сувг, тариалангийн газар ховдод байгаа тэр төмөр хайлуулж ирсэн төмрийн одоо үйлдвэр байсан гэдэг газар, тэр төмрийн баст гэдэг газар очиж үзээд бас одоо ховд хотыг байгуулсан тэр тойр эднэр нь очиж үзэхэд бол энэ хүний одоо намтар түүхтэй холбоотой нэлээд олон домог юмыг бол мэдж аваад одоо ардын дуу янз бүрийн одоо холбоотой тэр зүйлүүд нь бол бас тэмдэглэж авсан. Тэгээд бас энэ галданг бол бас галдамаа учир цэцний одоо галдамаатай болохын дурж одоо тэр усны чинийхэн ихэнд хонхол зур харан тэр гэсэн дуунууд галдамаа зориулж дуулсан дуу галдангийн дууч гэх юм уу те бас ард олны дунд бол гэхдээ бол ямар ч хэлсэн бол бан тасраагүй одоо байна гэдэг нь бол ойлгогдсон. Тэгээд Увс аймгаас яваад Ховд аймгийн тэр цам баравт гарчаа тэгээд Говь Алтай аймгийн нутг руу очиход бол Говь Алтайд гол очдгийн юу нь болохоор тэр энэ Хамглан хааны бодлогын бичиг тэр илтгэж шашдар эднэрт бол сагс дүүрэнгээс нүүгээд Ацамттай гэдэг газар очсон. Тэгээд тэнд нас орсон гэдэг. Тэгээд тэр газрыг олох санаатай явсан. Тэгээд Шаргын Говьд очиход бол Шаргын одоо өөлтүүд гэж байсан Улаан төг бригадын тэгээд тэр Эвийн буудлын дээр бас Дэмбэрэл гэж нэг настай хүнийд очиж буугаад тэгээд энэ гүйлдүүд ямар учиртай хэдийн үеэс ирэлтэй яадаг гэдэг гэж одоо асуугаад галдангийн одоо дайнаар үлдэж хоцорсон одоо үйлдүүд тэгээ манай Улаан төг бригад гэж ингэж байдаг. Тэдний одоо түүх домгийг одоо бичиж аваа. Тэгээд тэр хүнээс асуухад бол энэ нас орсон газрын нийшээ танхил сумын урагшаал байдаг гэдгийг манайхан нэг маш их дуутай юм цагаан зандан ийм их гоё дуутай тийм дамар нэлээд хэдэн дамар ингэж одоо хэрэгэлдэг байсан манай сүм хийдүүд. Тэр нь яасан гэхээр галдангийн одоо нэг оршуулгад хэрэгэлсэн цагаан зандангийн одоо цагаан зандангаар хийсэн дамар гэж ингэж хэлдэг байсан. Тэгэхээр тэр нь бас их сонирхож ямар учиртай гэсэн чинь галдан явж байгаа тэр нэг одоо амттай нуур гэж байдаг. Тэр Ацын уул гэдэг уулын дэргэд амттай нуур гэж байдаг. Тэр нуурын хөвөнд ирээд тэгээд тэр нуурын давс уул их амттай. Тэгээд одоо нилээд одоо адуугаа бол одоо тэр юуны тэнцээ тэр нөгөө амттай нуурын иргэдээр бол тэр давсанд нь ингэж одоо нэг юм дөрвөлжилж одоо засаад ингээд арчаад иддэг тийм ийм хатуу одоо жамц давс шиг тийм давс шүү. Ингэсэн тэгээд сүүлд нь одоо нөгөө халах руу орохдоо ингэж явчаад дараад нь болохоор буцаад одоо цогтойгоод ирэхтэй бол уг нь бол нөгөө бас л Чингис хааны домог шиг л нутг хүмүүс энэ их сайхан газар байна. Завтай байсан бол энэ одоо бас байсан бол гэж хэлээд явсан бол тэгээд одоо нэг манжин зэрэгс хуцаар яваа тэр газараа ирээд за би ер нь энэ газар ингээд юу вэ? Энэ амттай нуурын хөвөн дээр намайг одоо оршуулчихаа. Тэгээд би гээд цагаан зандагаар нэг юм том торох шиг юм хийлгээд тэгээд өөрөө дотор нь ороо шар тусаар ингээд бүрүүлээд тэгээд нуурын хөвөнд
одоо амьдараа буулуулсан гэдэг. Тэгээд хэрвээ одоо 3 хоногийн дараа миний дуу гарч ивэл намайг ухаад аваарай. Дуу гарахгүй бол одоо тэгээд нэг бүс ингээд оршуулаарай. Тэгээд одоо морьтой юутай хитэн ингээд оршуулсан гэдэг. Тэгээд хэсэг тэр одоо нутгийнх нь одоо өөрийнх нь тэр зэрэг дайчилж анжид нутгийнх ингээ харж итл 3 хоногийн дараа дуу гараагүй. Гэхдээ одоо нилээ утсан чинь тэр тос нь харваад ингээд нэг цагаан зандан модон морины толгойн гараад ирсэн гэдэг. Тэгээд галдангийн одоо тэр шарил юм нь одоо хайцсан мэдхгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа бол тэр мориныхын толгойг уулын ингэрт байдаг өөрийн галдангийн тэр одоо бас цэргийн харуул байсан цонж бийж магадгүй хаашаашаа 6 метрийн юм гурвалж нэг юм нөхдөд уулын ороод ажиглах нэг юм цонж тэрний ойролцоо хойд ингэрт дээр нь мориныхын толгойг оршуулсан. Цагаан зандангаар нь бол одоо энд байгуулагдсан сүм хийдийн өөр их том хутагт байсан болохоор сүм хийдийн юм дамар хийсэн гэж тэр нутгийн одоо өгчүүлдэг ярьж байсан. Ийм сонин домог юмнуудыг бол бас цуглуулж авч ирсэн юм аа. Тийм учраас Гойлтой аймгийн Танхил сум гэдэг таа яасан бэ? Тийм хавцлаганых юу? Тийм ацамттай гэд хэдийгээр манжаа сурвалжид нийлүүлсэн байсан. Ацын уул амттай нуур гэдэг Танхил сумаас урагшаа 21 м-т байх. Тэгээ нутгийнхэн бас домог нь бас таарад аман домогтой аман түүхтэй таарч исэн болохоор энэ газар байж болох юм а гэсэн таамаглалыг бол өөрийнхөө номонд бас дэвшүүлсэн юм а. Тэр үед Монгол 3 тасарсан ч улсын дайтай байсан, Могоо 3 тасарсан ч гөрвлийн дайтай байсан гэд үзэжсэн. Тэгээд зарим эрдэмтэд зүүн гарын хант улс, Галдан бушгт хан гэж үзсэн байдаг. Та бол зүүн гарын хаант улс, Галдан бушгт хаан гэж үзсэн байдаг. Тийм миний эхний ном дээр бол дандаа хан гэж бас явж байгаа. Яг тэр зүүн гарын хант улсыг байгаагүй, зүүн гар одоо нөгөө Галдан хан байгаагүй энэ төр гэж үздэг. Би болохоор яг одоо халахын тийм ээ Түшэт хааны улс, Цэцэн хааны улс, Засагт хааны улс гэдэг шиг бас зүүн гарын одоо хааны улс. Ерөөсөл монголч нь одоо нөгөө жижиг юм бүрэлдэхүүний юм хант улсууд болчихсон. Өөрөөр хэлбэл холбооны улсын маягтай одоо Монгол гэдэг нэрийн дор 44 буюу Монгол гэдэг нэрийн дор л бас эднэр чинь бүгдээрээ байжсэн. Өөрөөр хэлбэл одоо 1000 жилийн өмнөх түүхийг үзэхэд л одоо халах ойр тойр чинь нэг хүний одоо тэр дуу сохрын удмын гүгүүд нэг хоёр хуваагдал халах ойрд болол халахын дотроо ингэж арын 7 утаг, өврийн 7 утаг тэгээд ойрд гэл ингэж байгаа болохоос биш нэг л Монгол гэдэг нэрийн дор. Тэгэд яг энэ халах ойрдын тэмцэл одоо халах ойрдын энэ шууган гадны одоо хөрш орнуудын улс төрийн бодлого эдний хүчийг нэгдүүлэхгүй монголчууд одоо сурвалжид ч бас ингэ тэмдэглэсэн байдаг. Үйл цуглуул бороо орно, монголчууд цуглуул цэрэг боломж гэдэг юм уу. Ер нь бол монголчууд нэгдвэл бас аюултай гэсэн ийм одоо хөршүүдэд бас одоо зовлонтой тийм нөхцөл байдал. Яагаад тэгэхээр байнга одоо нэгдсэн байх үедээ бол цэргэлээд одоо хүчирхэг Монголын эзэнт гүрнийг байгуулж авсан одоо хөрш улсуудаа иргэшээлдээ оруулж одоо энэ нүүдэлчд мөртлөө одоо энэ суурин улсуудыг иргэшээлдээ оруулаад 200 гаруй жилийн турш одоо захирж байсан энэ одоо хүчирхэг байдал нь дахин сэргэх бий. Одоо эдгээр хоорондоо л талхилцаж эрх мэдлээ булаацалдаж ингэж байвал одоо хөрш улсуудаа арай амар жимэр байх гэсэн ийм л одоо төрийн бодлогын үүднээс бол монголчуудын дунд бас ингэж одоо яадаг бах нэг л Монгол гэдэг одоо үцлийн үүднээс уг нь хандах хэрэгтэй. Эзэнт гүрнийг ч гэсэн бас гадны судлаачид бол одоо 1260 онд Хувлай хаан Ариг бүх хоёр хаан ширээний төлөө тэмцэл одоо хийснээр Монголын эзэнт гүрэн одоо ингээд дөрөв хуваагдаад бие даагаад ингээд эзэнт гүрэн бараг байхгүйсэн юм шиг ингэж бичдэг бол түүхчид бол байдаг. Тэгэхэд энийг бол харин Японы эрдэмтэд зарим өргөндийн зарим эрдэмтэд бол энэ бол холбооны улсын маягтай одоо оршиж байсан нэгэн удирдлагын дор оршиж байсан одоо дотоод асуудлаа бол бие дагаа шийдчихдэг. Угсаа залгамжилж одоо улсаа захирах хааныг одоо өргөмжлөх юм уу? Амин чухал асуудал дээрээ бол яг нэгдээд нэг одоо хааныхаа юг сонсдог. Тэгээд одоо угсаа залгах үедээ заавал очиж улс захирах эрхээ аваад одоо хэддүгээр 3 дугаар зэргийн одоо ван цол юм уу тэгээд тэрэнд болгох цалин пүнлүү хятадаас авах одоо идэх хотынхоо тоох хэмжээ бүх юмыг бол заалгаж авч байгаа нь бол захирагдчих байгаа гэсэн одоо юу харуулж өөрөлд 1368 он хүртэл бол Монголын эзэнт гүрэн одоо бүхэлдээ нэг л Монголын эзэнт гүрэн байсан. Бүрэлдэхүүний улсууд нь гэвэл дотроо Алтан ордон, Ил хаан, Цагаатай, Юани гэж хэлэхээс биш нэг л Монгол улс Монголын эзэнт гүрэн гэж ингэж байсан. Энийг бол өгөөсөх арга байхгүй. Одоо нийт одоо тэр
өнөөдрийн одоо холбооны бүгд найдах Герман улс ч юм уу одоо Уэльсийн Вант улс одоо Ирландын юу гэдэг шиг юм холбооны маягаар орсон тогтнож байсан болохоос биш тус тусдаа бие даагаад юм уу Монголыг айл болохоор дотор нь хаглаж олон улс байсан мэт. Энэ бол бие даасан жижиг одоо холбооны улсад байгаад нэгэн юм одоо удирдлагын дор яг улс төрийн ботролын үед бол тэр нэгдсэн удирдлага нь бол одоо Цахар Лэгдэн хаан одоо 44-2-ын одоо их хаан гэж байгаа бол үнэхээр одоо өмнөд хэсгээ захирахаас одоо цаашаа бол хэтэрч чадахгүй байсантай холбоотойгоор эрх мэдэл нь хязгаарлагдмал байсантай холбоотойгоор одоо бие даасан одоо тийм том улсууд байсан юм шиг. Энэ үнэндээ л бол яг одоо эцэгтэй үедээ бас нэгдэл одоо 1640 оны чуулган хаалгын их цаа зүйн чи хоёр талаас санаачлаг гаргаад ингээд одоо чуулганы хийж яана гэдэг чинь бие нэгээ хүлээн зөвчөөр бид нар Монгол гэдэг утгаар эн чинь нэгдэж чадаж байсан тий. Чухал эзэгтэй үед 1911 онд Богтаан тусаа байгуулахад ч гэсэн өвөрлөгч нарч дээр одоо ойрдч дээр бүгдээрээ л одоо нөгөө улсаа байгуулахын төлөө манжийн дарлаас гарахын төлөө бүгд тэмцэжсэн болохоор чи халах би ойрд би өөр Монгол гэхгүй бас л Монгол Богтаан тусаа байгуулчих юмсан гэсэн энэ сэтгэл. Тэгэхээр Монгол төрийн одоо нөгөө төрийн хар хайрцагны бодлого гэдэг бол Монгол гэдэг чинь угаасаа нэгдмэл гэдэг ойлголтыг үр хүүхэдтэй залуу үедээ багаас нь ойлгохгүй бол нөгөө нэг жалга довны үзлэр чи буряд би ойрд би халах энэ бол ерөөсөн Монгол орны хөгжилд маш их саадтай. Би Монгол хүн гэдгээр бахархаж хин юу ч чадж байна. Нарийн ярил яг би бол одоо тийм халах хүн байгаа. Би буряд би ойрд одоо уг ухсаан гэхдээ би Монгол хүн. Дэлхийд дахинд бид нар Монгол гэж явдаг шүү дээ. Ойрдын хүн алтан медаль авлаа, бурядын хүн алтан медаль авлаа гэхгүй Монгол улсын одоо тамирчин тэр алтан медаль авлаа гэх тэр олимпийн авраг боллоо гэж бид нар бахархаж биднийг одоо үзэл санаагаар нэгтгэж чаддаг. Энэ л үслийг багаас нь хийж өгөх юм бол Монгол орны хөгжилд юу ч саад болох. Тэгэхээр энэ бол бас харийн бодлогын одоо хаяглагын үзүүр ингэж байнга л одоо энийг сануулж эрх мэдэл юуг нь одоо ингэж дандаа хаглах юм одоо бодлого байна. Өнөөдөр ч гэсэн энэ олон намууд бас ингэж үзэл бодлоо төмнөр нь талцуулж байгаа нь бол бас Монгол орны хөгжилд бас сөргнөлөөтэй л гэж би боддог. Ер нь яг авг ургаа мэдлгүй л яах вэ? Гэхдээ л нэг л хүний түүхийг л бид Монгол гэдэг хүний түүхийг л ер нь үзсээрээс мэддэг байх ёстой гэж ингэж үзэж болох байх. Аливаа төрийн төв үндэстгэлтэн эрэг сөрөг талтай байдаг. Галдаг башгт хааны сөрөг тал гэвэл та юу олж харсан бэ? За яг хүний ингээд аливаа хүн чинь бол мэдээж бүр инхэн цагаан тагтаа шиг ямар ч алдаа оноогүй байхгүй. Бүх юм нь одоо хараар авч үзэх тийм одоо бас боломжгүй тий. Тэгэхээр хүнийг одоо түүхэн хүнийг үнэлж дүгнэнэ гэдэг бол тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал зөвхөн Монгол биш. Зөвхөн Монгол биш тий. Одоо тэр үеийн Төв Азийн улс төрийн нөхцөл байдал одоо энэ хүмүүсийг дотор нь ямар одоо хийсэн үйлдэл нь ямар үр дүнд хүрэх, ямар үр дагаварт хүрэх гэдэг талаас нь ерөнхийд нь ингэж томоор авч үзэхгүй болохоор энэ хүн бол одоо мундаг тэмцэгч, энэ хүн бол одоо ингэж урууч гэж хэлэх нь бол Монголын түүхийн одоо юунд бол үнэлэлт өгүүлэлтэнд бас сөрөг нөлөө үзүүлж хүмүүсийг талцуулахад гол хүргээд идэг юм энэ байгаамаа. Хамгийн гол нь нэгдүгээрт бол одоо 1616 онд Манжнар улсаа байгуулад 44 онд одоо хятадыг эзэлж аваад хүчрэхэг болоод өмнө зүгээс нь төрөмгийлэл одоо тодорхой нөлөөлж хэлсэнтэй. Гэтэл одоо 17 дугаар зуунаас хаант Орос бол бас хүчрэхэгжээд дорн зүг рүү бодлого явуулаад одоо Сибирийн одоо тэр Ермакийг ингэж одоо дорн зүг рүү төрхирч өөрөөр байгаль нуурын орчмоор одоо шивээ цэргийнхаа оруулаад зөвхөн Монгол төдийгүй цаашаа бүр амуур руу ингээд ороод явчихсан тий. Гэтэл одоо төвдийн эрх баригчид бол манжийн одоо төрөмгийлэл гарцаагүй болж ирэх үед бол өөрсдийн одоо үзэл санааны одоо багш гэдэг утгаараа бол энэ монголчуудыг бас цэргийн зэр зэвсэг одоо цэргийн хүч чадлыг одоо өөрийнхөө улсын тусгаар тогтнолыг хамгаалахад авч үлдэх маш олон одоо эрх ашиг энэ дээр бол зөрчилдөж яг энд бол монголчууд эзэгтэй үедээ дотоод ив нэглээ олж чадаагүйгээс болоод ийм асуудал бол үүссэн гэх. Одоо Галдан бошигт бол хэдийгээр одоо хутагт хүн байсан, сахил санивар аваад одоо 20 гаруй жил төвдөс сурсан, зан узар Галдан хоёр ч хоёулаа одоо төвдөс сурж байсан. Одоо Далай Ламбанчин болдгийн одоо язгууртан хүмүүсийн язгууртан Жавзан дам бол Алтан ургийн удам угсаа, Галдан бол ойрдын эрх баригчийн одоо язгууртан хүний удам угсаа, хоёулаа бол одоо Далай Лам одоо тэр төвдийн одоо хамгийн том үзэл санааны удирдагч нарын дор сураад ирсэн ч гэсэн
төвдөд өөртөө тэр монголчуудын үзэл санаа одоо шашин дэлгэрүүлж байгаа төвд маань өөрөө дотроо улааны шарын ингээд одоо хоёр хуваагдсан. Тэгээд тэр өөр өөрсний одоо ойр дурын шарийнх нь илүүтэй орж яхад одоо халах руу улааныхан ч юм уу тийм ээ. Гэтэл одоо энэ манжин эсрэг тэмцэлд одоо өөрсдийнхээ шавнарыг яаж ашиглах вэ? Энэ бүх одоо байдлын улмаас бол одоо Галдан башхт бол цэргийн одоо хүчээр өөрөөр хэлбэл одоо тэр халах ойрдын одоо зөрчил одоо гүнзгийрсээр байгаад хамгийн одоо нэг эмгэнэлтэй зүйл нь болохоор халахын одоо тэр засаг тааны хаан ширээний төлөө тэмцэл явсаар аваад гүнзгийрээд Түшээд хаан Галдан башхт хоёрын засаг тааны тэмцэлд оролцоод засаг тааныг хамгаалахаар Галдан башхт өөрийн дүүг одоо 400 зэргийн хамт одоо явуулаад засаг таан шарын дэргэд одоо хамгаалтаар суулгаад тэгээ энэ дотоод халахын одоо энэ тэмцлийн одоо үр дүнд Галдан башхтын дүүн одоо алагдсан. Түүнээс гадна бол Галдан одоо зүүн гарыг одоо нэгтгэж хаан болоход бол өөрийн тэр хадам эцэг очир цэцэн хаантай бол бас одоо мэдээж эрх мэдлийн одоо сөргөлдөнд одоо тулж 1676 онд очир цэцэн хааныг одоо цэргэлсэн байгаа тийм. Тэр нь бол яг цэргэлэх шалтгаан болсон байхээр нөгөө өөрөө хутагт байсан хүн одоо үзэл санааны маш их одоо нөлөө үзүүл зүүн гарт одоо сүм хийд байгуулад ингээд шашин номын одоо хутагт иржсэн хожим ингээд одоо ах сэнгийг халагдахаар 1671 онд ингээд Цорсын хаан тусын хан ширээнд суусан. Гэтэл ойрдын нөлөө бүхий том одоо ноёдуудаас Галтанд одоо талтай талархаж дагаж ирэх тийм хандлагууд харагдсан учраас энэ одоо чуулган даргаыг даргалж байсан учир цэцэн хаан бол бас өөрийн эрх мэдлийг одоо нөгөө нэг хэдийгээр одоо өөрийнх нь хүргэн болж тэр ануу хатныг авсан ч гэсэн одоо өөрийн эрх мэдлийг алдахгүй тулд бол бас одоо томоохон ноёдууд руу илчилгээж бас зарим нь хүчээр одоо тэр Галдангийн дэргэдээс буцааж авчрах ийм одоо асуудлууд үүссэн учраас тэгээд төвд рүү бас одоо илчилгээж одоо Галдангийн талдуур бас одоо хийжсэн явуулга нь бол замаас нь одоо Галдан башхт тэр элчийг барьж аваад илрүүлсэн энэ байдлуудаас болоод бол очир цэцэн хаантай одоо цэргэлэх одоо өөрөөр хадам автаа цэргийн хүчээр одоо байлцсан. Тэгээд энэ одоо манжийн сурвалж юм уу зарим Орсын одоо юун дээр бол энэ тулдаанд очир цэцэн хаанаас гарсан алагдсан гэдэг боловч яг үний хэрэгтэй бол алагдаагүй 1676 онд одоо очир цэцэн хаан баригдсан боловч түүний Бортал гэдэг газар суулгаад нөгөө 1680 он хүртэл амьд байсан бол Монголын түүхэн одоо баримт Арвжим Заяндын намтарт бол сарны гэрэлд одоо тодорхой тэмдэглэгдсэн байдаг. Тэгээд 1676 онд тэр ойрдын чуулган даргын одоо эрх мэдлийг барьж исэн очир цэцэн хаан буюу хадам эсгийг эрхэнд оруулснаар бол бүх ойрдын нутаг бол Галдан башхтын одоо эрх мэдэлд орж ирсэн. Түүнээс өмнө бол бас зарим хүн бол түүний эцэг Эрдэнэбаатар хүн тайжийн үед бол зүүн гарын одоо хамт ус байгуулагдсан Отгочин Баатрын үед ч байгуулагдсан гэж зарим нь үздэг. Гэтэл одоо гадагшаа цэргэлж байгаа юм дээр бол ойрдын төр байхгүй шаан урагшаа хөхнөөрлөө явж далай ламд одоо туслахаар явхад бол Эрдэнэбаатар хүн тайж түүний удирдлагын дор явж исэн. Мөн Казахстан руу одоо казак нөө дундчууз дээд эрхчууз дундчууз багчууз гэдгээр одоо казак руу одоо байн довтолч дундад Аз руу довтолж яхад бол бас одоо нөгөө цэргийн удирдлагад орно бол очир цэцэн өдөртний удирдлагад ор бас явж ирсэн ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр бол өөрөө бүх ойрдыг удирдах байгаагүй учраас бол Цорсын хаан Тусын хаан байсан байна. Харин одоо ойрдын чуулганы дарга одоо очир цэцэн хааныг эрхчлэлд оруулснаар Галдангийн үед буюу 1676 онд Цүн гарын хаан Тус одоо байгуулагдсан байна гэж ингэж одоо үздсэн. Тэгээ энэ нь бол одоо өөртөө бол бас Монгол угсааны одоо хүмүүс гэдгээ бол түүхэн сурвалжуудаа тим яс тим авгийн тим гэд бүх юм одоо тодорхой бичсэн байдаг. Тэгээд энэ очир цэцэн хаантай одоо байлцсан одоо байлдаа нь бол очир цэцэн хааны одоо хатна нь бол Түшээд хаан Чахуун доржийн одоо нөгөө одоо имээ өөрлөө тэр одоо нөгөө нэг эгчдүү хоёрыг одоо Түшээд хаан Гомбодарж очир цэцэн хаан нар бол ингэж эгчдүү нар холбоотой эгчдүү хоёрыг авч гэрэлсэн одоо хот ургийн холбоотон байсан. Ер нь Монгол хаад бол ойр тастанда хатад авдаг гэсэн шүү дээ тий. Тэгээд тэгтэл бол очир цэцэн хүү Лувсан гомбаровдан одоо ингээ Галдан цэргэлээ дайрлаа гэж юм Түшээд хаанд мэдэгдээ. Тэгээд Түшээд хаан Чахуун дорж бол өөрийн одоо тэр эмээгийн одоо ихч дорж аравдан буюу очир цэцэн хааныг одоо өмгөөлөх
журмаар бол Галдан башкирын яраас бас одоо цэргэлсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл Галдан бол одоо өөрийн хаан болох тэр юмны эсрэг бол одоо бас цэргэлсэн гэж үзэж одоо өшөө хонцонгаа авах ийм одоо бас ийм одоо дотоодын зөрчлөөс үүдээд энэ хоёрын одоо хоорондын тэмцэл бол эхэлсэн. Тэгээ энэ нь бол хэргийн явсаар байгаад одоо нөгөө халахыг одоо манжин шахан оруулах ийм одоо гашуун одоо түүх болж хувирсан юм аа. Тэгээ энэ бол маш их хүмүүсийн одоо маргаан юг дагуулдаг. Гэхдээ энийг бол бас тухайн үеийн түүхэн нөхцөл байдлыг одоо харж үзэхгүйгээр түүх тих байсан, ингэх байсан гэж засамжлах эрхийн ч байхгүй. Тэгэхээр тухайн үед одоо улс төрийн нөхцөл байдал болоод энэ хэрэг одоо болдгоороо болсон. Гэхдээ бол хинэнчтэй одоо манжиж чахан оруулъя, энийг одоо яа гэдэг ийм одоо бодол байхгүй. Өөрөлдөл манай нацагд орж байх шин хэлдгээр тактикийн одоо авда. Галдан башкирт бол өөрөө цэргийн хүчээр эслээд авчиж чадна гэж бодсон болвол нөгөөдөл нь болохоор манжид очиод дагаад орно гэж бодохгүй цэргийн одоо тусламж аваад эргээд галдантай байлдна гэдэг ингээд очиод цэргийн тусламж гуйхад бол манжин хаа юу гэж хэлсэн гэхээр танаа одоо хаалхуул эртнээсээ тусгаар улсан юм аа. Бид нар хэрвээ миний одоо харьяанд орцсон байсан бол би та нарыг өмгөөлөд цэрэг гаргах одоо эрхцэн үндэстэй байх. Та нар тусгаар улс болохоор бид нар тийм боломж байхгүй. Тэгэхээр өөрийнхөө нутгаас шахагтаад гарсан хүмүүс чинь биднийг буцаагаад хөөж гаргахын тулд одоо яах вэ дагаж орсон гэж цэргийн хүчийг аваад одоо тусламжийг аваад өөрийнхөө нутгийг чөлөөлөх үү яах вэ дараа эстэн одоо чуулган болоход өндөргийн цаана назар бол тийм нөгөө хар хятад бол одоо Орос бол тийм ээ одоо шашин ном одоо дээл хувцсны ингэр буруу шашин ном өөр тэгээд одоо нөгөө хид хідэн удаа урд нь одоо Оростой байлдсан байж байгаа Тушаат хаан болоод түүний ах Баатар ч нь бол сэлэнгийн шивээ бариад одоо нөгөө сэлэг мөрний хаваар ингээд халахын нутгууд дээр цэргийн шивээ барихаар одоо хөөж гарах гэх хид хідэн удаа Оростой тулалдсан байсан болохоор энэ Оростой бол одоо Оросоос тусламж ирж Оросын цаанаас нь одоо Галдан башкиртыг цахиулах гэсэн ийм одоо боломж бол нэгдүгээрт байхгүй. Хэдэд удаа байлдсан учраас ив эвдэрсэн те. Хоёрдугаар Галдан башкирт бол одоо Оросоос цэргийн тусламж авлаа гэж одоо цуурхал тараасан. Энэ байдлууд нарга буюу манжид хандах ийм нөхцөл байдлыг үүсгээд тэгээ манжийн одоо хаанд бид нар бол одоо дагаж орё. Тэгээд цэргийн тусламж аваад өөрийн одоо нутгийг чөлөөлё гэдэг ийм одоо саналыг бол тавьсан. Тэгээд тэрэн дотор бол нөгөө манж гэдэг чинь бол хүн амын хувьд цөөн тий энэ одоо шорон төмөн хятадыг эзэлж аваа сууж байгаа энэ бол эзэнт гүрний төр бол удахгүй гэдэг нь бол бас мэдээж тий тэгэхээр энэ эзэнт гүрэн унах үеэр бас одоо Монгол улс салан гарч болох гэсэн тийм алсын одоо хараатай бас бодлого байсан гэж ингэ судлаачид үздэг бас магадгүй тэрийг одоо урьдчилан харсан байж монголчуудын одоо нүцүүлэх ухаан гэж ярьдаг одоо уул усаа нутаг тусгаар тогтнол ирчлэг үргэлж эрхмэлж яадаг гарцаагүй байдалд орохоор хамгийн одоо гарч болох гарц юу вэ гэдэг ийм л одоо байдлыг харсан байж болох тэрнээс бол тэр нуруугч энэ нь ялагч энэ нь тууштай гэдэг ингэж хэлэх бол бас түүхтэй ийм л юм байгаа яг хуу Галдангийн хувьд бол янз бүрийн зүйлийн одоо шан харамж амлсан ч тэрийг одоо авалгүй тэмцээр байгаад одоо нөгөө манжи хэлдгээр урвсан муухалгай гэдэг ийм одоо нэрийг зөөж тэгээд одоо зарим тохиолдолд тайсанд одоо бууж өгснөөс бараг ингээл одоо өгсөн дээр байх гэж энэ хор угаад өгсөн байж магадгүй. Зарим нь болохоор дээр зүгтэж яваад халахын нутгаас хөөгдөөд анхнаасаа бас одоо цэргийн хүчээр орж ирсэн болохоор халахын одоо ард түмэн бас одоо дайсан гэж үзэжсэн болохоор хэдийгээр бүгдээрээ одоо цугтаагаад тэр одоо өвөр Монголын нутг руу ороод тэр одоо Аристэ гэдэг газар очичаагүй зарим нь үлдээд одоо нуугдаж бүгж байсан. Тийм болохоор одоо бас Галданг одоо нөгөө цугтаагаад явахт нь бол таталаас нь цохиж араас нь манжин цэрэг хөөж маш хүнд байдал хоол ундтай ундгүй одоо ан ав хийх тэгээд өөрийнхөө хүүг одоо хамир руу өөрийнхөө урдын иргэшээлд орж ирсэн хамир руу яваад хоол хүнсний зүйл олж иргээд бас манжин одоо цэргийн их уурхаар довтлуулсан чинь одоо хүчээр авч чадаагүй тэгээд хамир руу явуулсан чинь хамигийн одоо ноён Авдул Дарханбек хүүг нь барьж аваад манжид түргүүлсэн. Тэгээд одоо хоол хүнсний зүйл олох боломжгүй ан ав хийхээр хаврын одоо тарчиг цагт бол маш хэцүү бас одоо бие нүгдэд зовсон ч байхыг үүсэхгүй. Ямар ч хэлсэн бол манжид одоо дагаж ороогүй л энэ хүний амьдрал бол дууссан байгаа. Тийм. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Улаанбаатар их сургуулийн эрдэмшлэгээ хамтын ажиллагаа эрхэлсэн проректор түүхийн ухааны доктор профессор Цолмонгой оролцлоо. Ярилцлага маань цаашдаа үргэлжилнэ. Тoro tumni хэн түүхээр бидэрнэмэ
Түмэн олныхон сонортой дээдэл нэмэ. Эхэ түүхийхэн жимэрэ бэдэр нэмэ. Эгэл олныхон мэлмид хүргэн нэмэ. Сайн мэцхан өрхөмд сонсогчдоо MJL радиогийн түүхэн жимээр шууд нэвтрүүлгийг 7 өнөөдрийн даваа гарагийн 17 цагт шинжлэх ухааны технологийн их сургуулийн бизнес удирдлага хүмүүлийн сургуулийн багш түүхийн ухааны доктор Мишгагийн Жавсан Сурамби хөтлөн явуулж байна. MJL радио 102.1 Дойжигон. MJL радио 102.1 Дойжигон.